Сайн байцгаана уу, намайг Уянга гэдэг. Уран бүтээлийн нэрийг минь Инга гэж дууддаг. Миний хувьд бол абстракт, хөрөг зураг, феминист чиглэлийн уран бүтээлээр сүүлийн 6 жил уран бүтээл тойрвж байна. Энэ бол миний home studio. Home studio-тэй би сүүлийн 10 жил уран бүтээлээ тойрвж байна. Тэгээд миний хувьд бол маш тухтай байдаг. Хамгийн гол надад таалагддаг зүйл нь бол зураач хүмүүст хамгийн хэрэгтэй. Маш тийм цэлгэр уудам цонхтой, орон зайтай. Тэгээд манай дээвэр бас маш их өндөр байдаг нь талаар надад маш их таалагддаг. Фрилансер гэж аам л да. Чөлөөт уран бүтээлчтэй гэх юм бол заримдаа бол шөнө оройн цагаар бас маш их тийм онгод гэж ярьдаг л да. Онгод төрдөг. Тэгээд тэр үед ч гэсэн хамаагүй би ер нь тойрогдөг. Тэгэхээр бол яг фрилансер хүмүүсийн хувьд гэх юм бол маш тийм өөр хороо амьдардаг гэх юм уу да. Цагийн хуваарийн хувьд бол тийм л байдаг. Миний энэ хэсэг бол яг студийн хэсэг болохоор яг илүү уран бүтээл тойрох тэр орон зайг өөртөө гаргаж өгсөн. Гэрээ хэсэгтэй ч бас дуртай байдаг. Тэгэхээр яг дуртай хэсэг гэхэлэр бас яг бүгдээрэнд нь л дуртай юм байна ер нь. Миний хувьд 3 удаа үзэсгэлэн гаргасан. Тэгээ яг үзэсгэлэнгийн өмнөх бэлтгэлд бол яа харахгүй нөгөө цагийн хуваарьт оруулаад үүрээр цаг бол надад хамгийн их нөгөө төвлөрөхтэй ингээд бас илүү их уран бүтээл дээрээ тогтож ажиллах тийм боломжийн цаг хугацаа байдаг. Ном уншихад бол би бас маш их амардаг. Уран зураг зурхад бас их амардаг. Тэгээд бас гадуур найз нөхдүүдтэйгээ гарах тохиолдолд бас маш их амралтыг авдаг. Ер нь уран бүтээлч хүмүүс нөгөө гэр урлан хоёроо нэг дор байлгах нь бол маш тийм өндөр үр бүтээмжийг өгд юм байна. Цагийн хуваар бас нийгэм айгүйх тийм завгүй болсон, трафик гэл ингээд маш олон асуудал байдаг. Энэ хооронд бол маш их тийм цаг алддаг. Тэнгүүд гэр ажил хоёрыг нэгтгэх нь бол маш тийм өндөр үр бүтээмж гаргад юм байна. Тэгээд тийм ч учраас би бас их сүүлийн жилүүдийн хугацаанд бол маш хурдан хугацаанд уран зургийнхаа чадвар дээр бас олон нийтэд таниулах тал дээр бас илүү их амжилтанд хүрсэн болов уу гэж өөрийгөө боддог. За энэ хэсэг бол миний home studio хэсгийн миний урлагийн хэсэг байгаа. Тэгээ урлагийн хэсэг дотроо миний хамгийн дуртай булан бол миний номын шүүгээ байгаа. Тэгээд гадаадаас ингээд маш олон юм каталог номнуудыг цуглуулдаг. Миний бас хамгийн хайртай хэсэг. Энэ шүүгний хувьд гэх юм бол 2 үед амжиж ирсэн. Ийм сайхан номын шүүгээ байгаа. Тэгээд миний хувьд бол маш тийм хүндэтгэлтэй бас хэсгийн тоонд тавилгын тоонд ордог гэх юм уу да. Тэгээд мэдээж нөгөө фото зурагт маш их дуртай болохоор энэ номыг онцлог жишээ нь Стив Маккуригийн дэлхийн маш олон орноор явж голцоо 3 дахь хөгжилтэй 3 дахь орн гэж явж байгаа. Тийм орнуудаар явж хийсэн өөрийнх нь ийм бүтээлүүд байгаа. Тэгээд надад бол маш их таалагддаг. Хаяа бас үзэж инспайр авдаг. За энэ хэсэг бол миний яг суугаад бясалгаад уран бүтээлийн санаагаа бодох хамгийн тухтай хэсэг маань. Тэгээд ургамал тарьсан. Энэ жишээ нь бол би Америкаас өрийг авчирж оруулж ирж ургуулж ирсэн 10 гаруй жилийн өмнө Зааны чих гэдэг нэртэй ургамал. Тэгээ маах нөгөө цэлгэр цонхтой болохоор бас маш гоё ургадаг. Тэгээ дээр нь амтай болохоор эднэртэйгээ би их ярина. Тэгээд маш тийм хайртай ургамлуудын нэг монголчин болохоор нэг тийм эрсдэс уур амьсгалтай дөрвөн улиралтай болохоор аль нөгөө гэрийнхаа home studio-д би болохоор тийм зуны тропикана уур амьсгал оруулахыг хүсдэг. Тэгээ энэ нь болохоор яг уран бүтээл төрөхөд бас айгүй гоё тийм өөр оронд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Найзууд маань бас намайг хэлдэг ш нь Alice Wonderland гэдэг шиг чи өөр тийм юг өөртөө орчныг бүрдүүлжээ гэд. Энэ бар байгаа бас тэгээд энийг аав ээж хоёр маань намайг төрөхөд Москваас авч ирсэн юм байлаа. Тэгээ сүүлд би ийм бар нэг беби бар нэмж авч тавьсан. Тэгээд бас айгүй дурсгалтай болохоор надтай чицүү настай болохоор хөөрхөн санагдаад идэв. За home studio миний бас хамгийн дуртай бас тавилгын нэг гэх юм бол энэ ширээ байгаа. Тэгээд би энийг болохоор яг өөрөө загварыг гаргаад хил хүлж ирсэн. Тэгээд ийм Монголын шилний үйлдвэрээр шил авч байгаа. Тэгээд яг уулын модоор ингэж хийлгүүлж ирсэн. Хэлбэрийн хувьд бол бас нэг ийм сони хэлбэртэй. Тэгээ суухт айгуу тийм артистлаг ширээ гэх юм уу та. Тэгээ надад их таалагддаг. Тэгээ энэгээр болохоор яг зурнууд ер нь бол нэлээд байгаа. Тэгээд ихэнх нь бас хураацсан байгаа.
Бас нэг хөөрхөн юм гэдэг юм бол би хүү охин хоёртой. Тэгээд хүүхдүүд маань ийм хөөрхөн баримлын одоо дугууланд яваад надаа ийм хөөрхөн юм хийч гисэн. Тэгээд хамгийн хайртай бүтээлүүд нь байна да. Тэгээд ер нь манай гэрийн бүх юм л яг өөртөө хийсэн байдаг. Яг гараа оролцуулаад. Феминист чиглэлээр болохоор би бас хэд хэдэн бүтээл тойрвсон байгаа да. Тэгээд энэ зураг бол миний бас хайртай зургнуудын нэг. Тэгээд их зохиолч Соргодын жаргал сайхан гэдэг хүний одоо шүн дундын бүжиг гэдэг драмын жүжигээс сэдвлээд шүн дундын бүжиг гэдэг энэ зургийг зурсан байгаа да. Тэн дээр болохоор ингээд сайн харах юм бол цаана ингээд нүцгэн эмэгтэй наан болохоор яг нэг Монгол хатан дээлэн өмсөж байгаагаар тийм утга санаатай. Ер нь феминист бүтээлүүдийн минь одоо хамгийн чухал бүтээлүүдийн минь нэг. Дараагийн зураг маань болохоор дээгүр гэдэг нэртэй ийм зураг байгаа да. Тэгээд энэ нь болохоор яг хорвоо ертөнцийг одоо эмэгтэй хүний одоо яг тэр өвтрөний өнцгөөс харж байна гэсэн утгатай. Тэг феминист бүтээл байгаа юм л та. Тэгээд энэ бүтээлүүд дээр би бол дандаа юу гэдэг self portrait буюу одоо өөрийгөө оруулж зурдаг. Тэгээд онцлог нь тийм ер нь өөрийгөө бол одоо нэлээд их олон уран бүтээлд оруулж зурсан байгаа да. Фрида Кало гэдэг Мексик зураач байдаг шүү дээ. Эмэгтэй. Тэгээд тэр эмэгтэй бол бас миний хувьд бол маш тийм уран бүтээлчийн хувьд их өвөрмөц тийм зоригтой шийдэлтэй гэх юм уу да. Тэгээд өөрийгөө их оруулж зурсан байгаад байдаг. Тэгээд би бас тэгж үзсэн. За энэ хэсэг бол миний амралтын хэсэг байгаа да. Тэгээ шууд урлан руугаа хардаг болохоор бас их тухтай байдаг. Тэгээд манай байшин болохоор Швейцар загварын одоо байшин байгаа. Шалет гэдэг Швейцарын одоо яг тийм цастаа уулуудад байдаг амралтын газруудад их байдаг. Тийм орон сууцны архитектурын загвартай. Тэгээд дээвэр маань юм шуун болохоор тэгээд яг энэ давхраа бол илүү амралтын маягтай тогтчулсан байгаа. Ийшээ болохоор миний жакуз байдаг. Тэгээ яг жакузандаа суугаад тэгээ гэрлүүд нас их гоё өнгөөр хасдаг. Тэгээ яг хот ингээд бүхэлдээ харагддаг. Тэгээ тэр вив нь бол маш их тийм амралтыг өгдөг байгаа. Ингээд ийшээ болохоор манай хүүхдүүдийн хэсэг. Тэгээ энэ хэсэг маань болохоор би бас яг өөрөө яг энэ давхрыг болохоор би өөрөө бас сүүлд ингээд нэмж бариулсан. Тэгээ энэ хэсэг болохоор ингээд нэлээд тийм экстрем тэгээд бас нэг ном уншиж яг хэвтгэж зориулагдсан. Тэгээ хаяа бид нар бас энэ дээр унтчихдаг л да. Яг дууд таавраар маш сайн тийм бэхэлсэн учраас хүмүүс орж ирээд байгаад хүүе доошоо дахиад 3 давхар юм биш үү? Унчихгүй байгаа даа гэд. Тэгээ ерөөсөө тийм байхгүй маш тийм аюулгүй хийсэн байгаа да. За энэ хэсэг бол яг миний өөрийн одоо гэрийн хэсэг байгаа даа. Тэгээд дээшээ бол маш гоё террас одоо цонхтой. Тэгээд ардаа уултаа, урдаа голтой. Тэгээд энэ болохоор уран бүтээлд яг тийм байгалийн маш гоё тийм үзэсгэлэнтэй эффектийг өгдөг. Ер нь бол тэгээд гэрийн хэсэг маань юм байгаа. Ийшээ болохоор миний галтайгаа байгаа. Миний хувьд болохоор абстракт зургийн хувьд бол Монголын үзэсгэлэнт байгальд ургадаг. Тэгээ яг одоо Монголд ургадаг цэцгүүдийг зурдаг. Тэгээ энэ болохоор Ван Симбрүү цэцэг байгаа. Хосоороо ургадаг. Тэгээд гэрэлтэй посорддаг будгаар будсан байгаа да. Шөндөө ингээд харанхуй болохоор посордож харагддаг. Тэгээд бас маш сонирхолтой. Тэгээ Аиша болохоор миний одоо анар жимс гэдэг юм бүтээл байгаа. Тэгээд сайн харах юм бол нэг умаан үр жимс гэдэг яг тийм Францаас гаралтай тийм коллаж арт стилээр зурсан байгаа. За энэ хэсэг бол миний бас нэг хайртай зургийн нэг байгаа. Мөнгөрөө шумсан эмхтэйгээд. Тэгээ сайн анзаарах юм бол энэ дээр 5 орны мөнгөнд тэмдэгтэй байгаа. Доллар, юан, йен, евро байгаа. Тэгээ хятадын юанаас байгаа. Тэгээд ийм нэг бүтээл маань байна. За тэгээ ном бол хаасаагүй байдаг. Тэгээд энэ тэнд яг уншиж байгаа хэсгүүдээр ингээд хойрлоо тавьдаг. За энэ хэсэг бол миний унтлагын өрөө байгаа. Тэгээд унтлагын өрөөнөөс минь онцлог гэх юм бол миний бас уран бүтээл байгаа.
Тэгээд энэ бүтээлийн хувьд гэх юм бол бас нөгөө Францын коллаж арт стилээр зурсан нэг эмэгтэй хоёр ертөнц гэдэг нэртэй ийм бүтээл байгаа. Тэгээд ерөнхийдөө бол жоохон ийм дандаа ийм эрдний шигтгээнүүд нагаад эрдэнцээр суусан нэг эмэгтэй хоёр ертөнц гэдэг ийм нэг өрмөц бүтээл байгаа. Тэгэд хамгийн нөгөө нэг одоо их нууц зураг үзүүлж шүү. Унтлахны өрөөндөө тавьсан учраас. Тэгээ интернет бол миний хувьд бол салшгүй хэрэглээ байгаа. Тэгээд мэдээж нөгөө артист хүний хувьд бол тасралтгүй сурдаг. Тэгээд би өөрөө англи хэлтэй учраас гадны ингээд дандаа артистуудыг юу хийж гин, ямар үзэсгэлэн гаргаж гин, одоо яг ямар хэв маяг яаж яваад байна, ямар төрлийн артистууд байна гэдэг. Ер нь бол маш тийм гүнзгий судалгаа хийдэг. Нөгөө суур мэрэгчлэмэн сэтгүүлч болохоор. Тэгээд тийм болохоор бол интернет миний хувьд бол салшгүй хэрэглээ. Тэр хүнд үнэхээр хүсэл байвал тэр одоо өөрийнхөө студийг хаанч ингээ бүрдүүлж болно. Миний бас нэг дуртай зураач байдаг, Jackson Pollock гэдэг. Тэгээд дэлхийд маш алдартай зураач. Тэгээд тэр хүн бол яг тийм үйлдвэрийн хуучин байшинд уран бүтээлээ тойрвдог байсан. Тэгээд тэгэхээр ер нь бол уран бүтээлч, ялангуяа зураач, visual art төрлийн ийм хүнд бол орон зай маш чухал юм байна. Тэгээд ингээл би энэ тэнүүгээр явхлаар хин яг ингээд юу болчихоор юм бэ штэ гэл студ болчихоор урлан болчихоор юм объект штэ гэл ингээл хардаг. Тэгээд тэгэхээр юу нь бол аюу чөлөөтэй сэтгэхээрээ тэгээд зоригтой агаараа тэгээд болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй гэж хандараа л гэж зөвлөмөр байна.